За сайн байцгаана уу? Жуудиложик подкастын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараар бид нэгэн сонирхолтой эрүүгийн кейсийг сонгон ярихаар бэлтгэсэн байгаа. За өнөөдрийн дугаарыг Мига бол оюуканаар хамтран хөтлөн хүргэж байна. За дугаард ярих шүүхийн шийдвэрийг маань бол Мига маань бэлтгэсэн. За тэгээд энэ шүүхийн шийдвэр нь эрүүгийн хуулийн хүнийг алах буюу 11 дэх зүйл. За тэгээд мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэд 27-гийн 7-гийн 1 заасан 2 зүйл ангид хамааралтай эмнийн сонирхолтой эрүүгийн маргаан байгаа. За ингээд бүгдээрээ шийдвэрт орцгоё. За бид нар бол эрүүгийн маргаан буюу гэмтэргийн талаар подкастаараа бол харьцангуй цөөхөн ярьдаг. Ихэвчлэн иргэн захиргааны маргаанууд за тэгээ хаяа үндсэн хуулийн цэцээр шийдэгдсэн маргаануудыг ярьдлаа. За тэгээд энэ нь бол нэг талаараа бид гурав ер нь өөрсдөө бас эрүүгийн эрх зүйн материаллык болон тэр процесс талын туршлага аягүй багтай гэдэгтэй холбоотой. Тэгээ нөгөө талаараа эрүүгийн эрх зүйн маань ялангуяа энэ гэмт хэрэг за мөн одоо энэ ял оноохтой холбоотой гэдэг ч юм ингээд тусдаа маш ийм нарийн нюансуудтай учраас одоо буруу дутуу төөрөгдүүлсэн ч гэдэг юм уу те ийм мэдээлэл одоо ерөөхдөө өгөх юм бол эргээд энэ нь нийгмийн сэтгэл зүйд ч юм уу те хүмүүс шууд ингэж буруугаар ойлгож хүлээж авах ийм боломжтой байдагт бол болгоомжтой ханддаг. За тэгээд өмнө подкастыг маань сонсч ирсэн хүмүүс бол мэдж байгаа байх бид нар ихэвчлэн анхан давах хяналт гэдэг энэ 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн буюу дээд шүүхээр шийдвэрлэгдсэн. За тэгээ хууль хэрэглээний хувьд сонирхолтой кейсүүдийг ярьдаг гэдгийг бол мэдж байгаа байх. За гэхдээ энэ удаагийн кейс маань бол яг энэ анхан давах хяналтын гэсэн энэ 3 шатны шүүхээр бол шийдэгдээгүй. Харин анхан шатны шүүхийн одоо шийдвэх тогтоолтой буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь гараад одоо цаашаа ямар нэг байдлаар нөгөө энгийн ярианд бол давтаалтаагүй гэж ярьдаг штэ тий. Тэгээд ингээд анхан шатны шүүгийнх нь шийдэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр босон ийм кейс байсан. За хэдий тийм боловч одоо сүүлийн үед нэлээдгүй энэ нөгөө үүсэд буй одоо үзэгдлүүд гэж ярих уу те энэ одоо харт амх мансууруулах бодис гэдэг ч юм уу за мөн одоо энэ болцооны ийм онлайн мапуудтай холбоотой гэх юм уу яг энэ кейсийн хувьд ийм сүүлийн үед үүсэд байгаа энэ үзэгдлүүдтэй холбоотой байсан учраас юу гэдэг анхааруулга болох үүднээс ч юм уу ярих юм бол бас ач холбогдолтой байж болох юм аа гэж ингэж бодсны үүднээс сонгосон байгаамаа. За тэгээд болсон үйл явдал руугаа хэдүүлээ орцгоё. За нэгэн залуу болон охин хоёр бол Tinder гээд болцооны апп танилцсан байгаа. За тэгээд ерөөхдөө 1 сар орчим хоорондоо ингэж чат бичлэлцэж байгаад нэгэн өдөр бол хоорондоо уулзахаар болсон. За тэгээд ингэхдээ бол оройны 23 цагийн үед нэгэн ийм лаунж маягийн газар хоорондоо ер нь уулзсан байгаа. За тэгээд ингээд уулзаад ярилцаад байжсэн чинь эмэгтэйрүү нь бол эмэгтэйгийнх нь нэг хуучны танил найз нь буюу нэг өөр нэг эрэгтэй хүн залгсан юм байна л да. За тэгээд залгсан чинь эмэгтэй нь өө юу хийж ийн гэдгсэн чинь тэр залуу нь өө чи юу хийж ийн мэж ийн гэдгсэн чинь эмэгтэй нь болохоор өө би ингээд одоо тэндэрээс танилцсан залуутайгаа уулзаа сууж гинэ гэд ингээ ярьсан чинь тэр эмэгтэйгийнх нь найз залуу нь болохоор өө тийм үү би тэгвэл хоёртой одоо join гэж болох уу гэд асуусан. Тэгээ эмэгтэй ч юу нь бол зөвшөөрөөд тэгээд байгаа газараа хэлж өгөөд ингээд эмэгтэйгийнх нь найз тэр залуу нь бол энэ танилцаад сууж исэн хоёр эрэгтэй эмэгтэй хүн дээр бол ирсэн байгаа. За тэгээд ерөөхдөө гурлаа ингээд юм ярьж сууж агаад за тэгээд нилээн яг нөгөө мэдүүлэхүүдээс нь цагуудыг харахад ерөөхдөө нэг 4 мөр өнгөрөөт ч юм уу те энэ газар нь хаасантай холбоотой ч юм уу за эсвэл энэ гурван маань за эндээсээ гарья гэж шийдсэнтэй холбоотой ч юм уу ерөөхдөө гурлаа гараад нөгөө сүулт ирсэн тэр эмэгтэйгийн найз энд очихоор болсон байгаа. За тэгээд тэр Tinder-ээр танилцсан эмэгтэйгийн тэр танилцсан залуу нь болохоор өөрөө пив уучихсан байсан учраас машинаа үлдээгээд ингээд энэ гурван хүн бол таксидаад ингээд тэр сүулт ирсэн эмэгтэйгийн найзынд нь очсон байгаа. За тэгээд бөнөрөө төвчний өрөөнд нь юм яриа сууж исэн чинь энэ нөгөө Tinder-ээр танилцсан хоёрын маань залуу нь болохоор тэр найзынх нь одоо ширээн дээр нь ууж исэн пива асцсан байгаа хгүй. Тэгсэн чинь тэрэнд нь одоо тэр гэрийн эзэн залуу нь ерөөхдөө ууралж айгу уцаарлаад ингээд айгу жоохон онцгүй байгаадсан. За тэгэнгүүт нь тэр найз нь буюу эмэгтэйнтэй за хоёулаа нөгөө Tinder танилцсан залууга за энд ер нь жоохон эвгүй санагдаад байна. Хоёулаа ерөөсөө гарыг гээд ерөөхдөө ингээд гарах хаалганы тийшээ зүглээд ингээд явж исэн. За тэгсэн чинь энэ үед бол нөгөө гэртээ байсан гэртээ тэр уурсан залуу нь бол галт тогооны өрөөнөөсөө
хутга барьж ирээд за тэгээд энэ хаалганы хажууд зогсож исэн нөгөө залууг бол нуруу хэсэгт нь 3-аас 4 удаа за тэгээд толгой хэсэгт нь бол 1-ээс 2 удаа талсан байгаамаа. За тэгээд энэ нөгөө 3-аас 4, 1-ээс 2 гэдэг байгаа нь болохоор энэ эмэгтэйгийн сүүлд одоо гэрчээр өгсөн мэдүүлгнээс авсан учраас ингээд нэг 3 ч юм шиг 4 ч юм шиг гэд ингээд яриад байгаа. Одоо сүүлд нөгөө шинжээчийн дүгнэлтээр бол яг тоон тодорхой болдог. За тэгээд эмэгтэй бол энэ үед бол айгүй балмагтаад тэгээд гэрээс нь одоо ойролт гараад тусламж хүсгээр хажуу айлынх нь одоо хаалгыг нь бохирсон боловч харамсалтай нь тайлж өгөөгүй. Тэгээд мэдээж энэ нөгөө нэг 5 үрийн 5 6 мургаан цагийн үед юм шиг байгаа. За тэгээ энэ үед бол хутгалуулсан залуу одоо ингээд нөгөө үүдэнд гархаалганы тэнд хутгалуулсан залуу бол мөсгсөөр агаад тухайн айлаас гараад одоо цахилгаан шатны хажууд байсан тэр нөгөө доошоо явдаг шатны хэсэгт бол очиод ингээд одоо хөдөлж чадахгүй болоод хэвтчихсэн байгаа. За тэгээд эмэгтэй бол нөгөө гарч гүгээд цэцлэн дуудах гэсэн эмэгтэй бол өөрийнхөө утсаар ямар тач цагдаа дуудсан. За тэгээд цагдаа дуудчаад эргээд одоо түргэн тусламж дуудах гэж 103 руу залах гэжсэн чинь нөгөө хутгалсан найз нь болохоор утсыг булааж аваад чи яагаад одоо цагдаа дуудаад байгаа юм бэ? Одоо энэ гэрт тэ зөндөө хар тамхи байгаа. Би одоо хэрэгт орлоо штэ гэд ингээд ойрлоод тэр эмэгтэйгийн нөгөө түргэн тусламж дуудах гэсэн утсыг нь ингээд булаацалтаад ноцолдож жагаад тэгээд тэр одоо хутгалсан найз нь бол нөгөө залуугийн хөвчээсэн шат руу ингээд уруудаад цутаад явчихсан байгаа. За тэгээд эмэгтэй бол өөрийнхөө утсыг булаалгасан учраас дахиад өөр айлын хаалга балбаад тэгээд ашгүй нэг айл нь хаалга тайсан. Тэгээд тэр айлын утсаар бол түргэнд утсан юм элэ. За тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд ингээд тусламж үзүүлээд тэгээд түргэн тусламжийн машин дотор одоо хутгалуулсан тэр залуу болон эмэгтэй хоёр эмэгтэй бас ингээд хамт түргэн тусламжийн машин дотор явсан. За тэгээд харамсалтай нь бол одоо түргэн тусламжийн ингээд үйлчлэлтэй гэх юм уу те түргэн тусламж авч явах замдаа тэгээд эмнэлэг бүрэх тэр замдаа түргэн тусламжийн машин дотор энэ хутгалуулсан залуу маань бол харамсалтайгаар амиа алдсан байгаамаа. За тэгээд босон одоо үйл баримтын хувьд бол ерөөхдөө шүүхийн шийдвэрт дурдсанаар буюу тэгээ нөгөө гэрчүүдийн мэдүүлгээр бол ийм үйл баримт босон байгаа. За тэгээд хожим болвол мэдээж энэ хэрэг дээр шинжээч томилогдоод дүгнэлт гаргасан. За тэгээд эмэгтэй бол ямар дүгнэлт гаргасан бэ гэд тэгэхээр амиа хөрөгчийн биед бол те 10 см-аас дээш урттай, 2 см-аас дээш өргөнтэй. За тэгээд ер үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр за мөн хатгах тэр механизмаар үүссэн 4 шарх байсан гэдэг ийм дүгнэлт гаргасан байгаа. За ерөөхдөө нөгөө одоо сүүлд бол тэр хутга мутга нь бол мэдээж болохоор гарч ирсэн баг. За тэгээд амиа хөрөгч бол цээж за тэгээ хэвлийн хүндээр нэвтэрсэн тэр шархны улмаас цус алдаж за тэгээ амьсгал зүрх судасны дутагдлагын улмаас нас урсан байна. За тэгээд энэ бол нөгөө гол гэмтэл нь байна гэж тэгж байгаа. За тэгээд ерөөхдөө нөгөө нуруу болон толгойн хэсэгтээ нийтдээ 4 удаа боловсон юм байна гэж бол энэ шинжээчийн дүгнэлтээр гарч ирсэн байна гэж ойлгосон. Тэгээд үүнээс гадна болохоор одоо бугуй, тохой гэдэг энэ одоо хэсгүүдэд нь бол бас зулгараалт ч гэдэг юм уу ийм гэмтлүүд мөн тогтоогдсон байгаамаа. За тэгээд нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан бөгөөд харин мас уруулах им сэтгцэд нөлөөд бодис бол хэрэглээгүй байна гэдэг ийм шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Цагтаагийн байгууллагаас бол гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээж аваад за гэмт хэрэг үйлдэлсэн газар буюу одоо тэр нөгөө хутгасан гэдэг тэр залуугийн гэрт нь бол мэдээж хэргийн газрын үйлчлэг хийх явцад бол 600 гаруй грамм сэтгцэд нөлөөт бодис байж болох үед тийм зүйл болцсон. За тэгээд үүнийг бол дүгнэлтэд одоо шинжээчд өгөө дүгнэлт гаргуулахад энэ нь бол Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрахайдроканнабинол илэрсэн. За тэгээд одоо шүүгдэгч буюу одоо энэ нөгөө хутгасан залуу бол мэдээж нөгөө шүүхийн шатанд шүүгдэгч болчихж байгаа. За тэгээд шүүгдэгчийн мэдүүлгээр бол за уг бодисыг шүүгдэгч нь бол нөгөө баригдахаасаа бараг жил орчмын өмнө гэж харагдаад байгаа. Өөрөө бол төвж бэлтгэсэн гэдг нь бол тогтоогдсон. За тэгээд одоо өөрөө энийг худалдажсэн ч юм уу эсвэл худалдахжсэн гэдэг талаар баримт бол тогтоогдоогүй. За энэ худалдажсэн гэдэг нь бол нөгөө гэмт хэргийн зүйлчлэлд бол нөлөөлж
нөлөөтэй байдаг учраас энийг нь тодруулж байгаа гэсэн үг байнамаа. Ерөнхийдөө ийм одоо үйл баримт болсон. Прокурорын зүгээс бол одоо шүүхэд шилжүүлэхдээ те яллах дүгнэлт үйлдсэн. За ингэхдээ яллах дүгнэлтэд прокурор хоёр эрүүгийн хуульд заасан хоёр гэмт хэргээр зүйлчилсэн байгаа. За үүний эхнийх нь бол эрүүгийн хуулийн 11-2-1 буюу за 11 бол хүнийг алах гэдэг гэмт хэрэг байдаг. За тэгээд хүнийг алах гэдэг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу хүнийг онц харгас хэрцгийгээр алсан байна гэдэг энэ зүйлчлэлээр зүйлчилж оруулж ирсэн. За тэгээд үүнээсээ гадна болохоор эрүүгийн хуулийн 27-гийн 1 буюу мансууруулах эм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах буюу за үүн дотроо бол хууль бусаар нөгөө түүж бэлтгэсэн тээвэрлсэн гэдэг үлээ дээ. Тэрнгээр нь тэр нь байна гэж үзээд ингээ хоёр одоо зүйлчлэлийг шүүх рүү оруулсан байгаа. За тэгээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор болвол за энэ хоёрын бусд нь салгаад ярив те. За эрүүгийн хуулийн 11 хүнийг алах гэдэг гэмт хэргийнхэн тухайд бол прокурор нөгөө хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн байсныг зүйлчлэлийг нь бол 11 буюу ердийн бүрэлдэхүүнээр хүнийг алах гэдэг энэ гэмт хэрэг байна гэж ингэж зүйлчилсэн. За үүнийг тайлбарлахдаа бол за эрүүгийн хуулийн 10-ын 1-ийн 2-ын 1 буюу нөгөө онц харгас хэрцгийгээр гэдэг энэ одоо зүйлд бол юуг одоо хамааруулдаг вэ гэд тэгэхээр те нөгөө гэмт хэргийг ингэж бүрэлдэхүүнээр ингэж задлж иж аль альнийх нь нөгөө шинжийг хангасан байна уу гэдгийг нь үнэлж иж энэ гэмт хэрэг мөн байна гэж ингэж үздэг. За тэгээ бүрэлдэхүүнийх нь нэг одоо юу нь бол объектив тал гэж байдаг. Энэ объектив тал гэдэг нь бол нөгөө гэмт хэргийн гадаад илрэх шинж чанар буюу одоо ямар одоо харагдчихээн. За дэлгэрүүлээ тайлбарлахаар арай жоохон юу болох баг. Тэгээ үүнээс гадна субъектив тал буюу одоо тэр гэмт хэргийг үйлдэлсэн хүн нь өөрийнхөө гэмт үйлдэл ямар одоо ийм санаагаар хандсан бэ гэдэг ийм хоёр юмыг бас авч үздэг. За тэгэхээр онц харгас хэрцгийгээр гэдэгт бол те хүнийг одоо алахын өмнө за эсвэл алах явцдаа те хохирч олон тооны шав гэмтэл үүсгэсэн байдаг ч юм уу те эсвэл өвтгөн шаналгасан за тэгээ ингээд нөгөө тарчилган зовоосон за тэгээд энэ гэмтлийн улмаас ийм зовж зүтрхүүц байдал үүсгэж ингэж асан байдлыг бий болгосон байх юм бол энэ бол онц харгас хэрцгийгээр гэдгийн одоо тэр объектив тал буюу гадаад илрэх шинж чанар гэсэн үг одоо ингээл үлдсэн одоо тэг байдлыг ингээд харахад олон тооны шарх гэмтэл үүсгэсэн байвал энэ бол ингээд угаасаа онц харгас хэрцгийгээр гэдэг рүү ордог гэдэг ч юм уу те. За тэгэхээр энэ нь объектив тал буюу гадаад одоо шинжийг нь хангаж байна. Тэгвэл нөгөө талд нь субъектив талыг ингээд харах юм бол энэ нь бол эргээд нөгөө энэ онц харгас хэрцгий тэр аргыг сонгож ийн гэдгийнхаа тэр харгас хэрцгий шинжтэй байна гэдгийг өөрөө ухамсарсан тийм сэтгхүүн харилцаа байх ёстой гэж ингэж үздэг субъектив талын үүднээс. За тэгвэл одоо тэр үзлэгийн тэмдэглэл шинжээчийн дүгнэлт зэргээр мөн одоо гэрчийн мэдүүлэг зэргээр хүүхдэгч болон амь охирогч нар нь бол урдын ямар нэг харилцаагүй хүн одоо тэр өдрөлтөө анх удаа танилцсан ямар нэгэн байдлаар өш хонзон авах ч юм уу тарамжгүй харилцаа байгаагүй согтууруулах хундааны зүйл хэрэглэсний улмаас тэ энэ ийм ялах шалахгүй зүйлээр тэ нөгөө пи басгасан гэдэг тэр ялах шалахгүй зүйлээр маргалдаад шүүгдэгч нь гинт одоо тухайн үедээ ийм шууд санаа үүсээд урдаас ямар нэгэн байдлаар төлөвлөсөн зүйлгүйгээр ингэж хандсан байна. Тэгэхээр энэ бол онц харгас хэрцгий аргыг юу гэдэг юм одоо урдаас төлөвлөж ингэж сонгоогүй гэдэг ч юм уу тийм юу субъектив талын хувьд бол энэ онц харгас хэрцгийгээр гэдгийн одоо энэ шинж нь хангахгүй байна гэж ингэж хэлдэг. За өөрөөр хэлэх юм бол шүүгдэгч нь бол амь охирогчийг те ингэж тарчилган зовоё, өвтгөн шаналхыг. За тэгээд ингээд тэр одоо ингээд учруулсан гэмтлийн улмаас та ингэж зовч зүдэргэж одоо ингэж алъя гэдэг тийм одоо юу төрлөг болвол те одоо байсан гэдэг нь бол тогтоогдоогүй. Харин нь бол мэдээж одоо хүнийг утгаар ингээд 3 4 удаа утгалах юм бол тэр хүн үхэж болно гэдгийг бол мэдээж одоо хэдий согцсон байсан хүн бол угаасаа ухамсарладаг мэдэх боломжтой байсан. Тэгээд тийм байсныг одоо хүсэж энэ хүн үлдсэн гэдэг утгаараа харин эрүүгийн хуулийн 11 буюу хүнийг алах гэдэг энэ гэмт хэргийн одоо шинжийг бол хангаж байна гэж ингэж хэлдэг. За тэгээд шүүгдэгч нь бол яг одоо нөгөө өөрөө бол ямар тайлбарыг өгсөн бэ гэд тэгэхээр ингээд би аргагүй хамгаалалт хийсний улмаас энэ амь охирогчийг хутгалсан юм а гэдэг нэг ийм тайлбар бас өгсөн юм элэ. Шинжээчийн дүгнэлтээр бол шүүгдэгчийн биед нь зовхонд
цус хуралт, за тэгээ өвдгөнд зулгаралт гэсэн ийм гэмтлүүд тогтоогдсон. Тэгээ энэ нь бол гэмтлийн зэрэг тогтоох журмаар бол хөнгөн гэмтэлт ингээд хамаардаг ийм гэмтэл юм билээ. За тэгээ энэ дээр нь бол шүүх юу гэж хэлдэг вэ гэж тэгэхээр те. За хэрэг явдал болох үед бол те одоо амь хохирогч за тэгээд ийм шүүгдэгч болон одоо нөгөө тэн дээр танилцсан нөгөө эмэгтэй гэсэн ердөө ийм 3 үнэлт тухайн тэр одоо орчинд байсан. За тэгэхээр энд бол гэрч болох энэ нөгөө эмэгтэй бол одоо нөгөө амь хохирогч нь одоо эхлээд энэ шүүгдэгчийг зодсон ч гэдэг юм уу те. За шүүгдэгч нь бол ингээд үнэхээр аргагүй хамгаалт хэрэглээд өөрийнх нь өөрлөө нь ингэж халтсан юм а гэдэг ийм зүйл бол огт мэдүүлээгүй те. Тухайн үед байсан ганц гэрч бол тийм зүйл огт мэдүүлээгүй. За мөн тэр эмэгтэй одоо үйл явдал болох үед бол шүүгдэгчийн биед бол ийм ил харагдахуйц тийм гэмтэл мэмтэл байгаагүй гэдэг талаар ийм удаа дараа доктортой мэдүүлсэн ингэж хэлдэг. За ингэхдээ тэр эмэгтэй бол нөгөө мөрдөн байцаалтын эртний гэрчээр 2 удаа за мөн шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө бас бичлэн гэрчээр оролцсон юм билээ. За ингээд 3 удаа ингэж мэдүүлэг өгч ингэж ярихад бол мэдүүлэг хооронд бол ийм ноцтой зөрүү ертөөсөө гараагүй одоо энэ мэдүүлгүүд нь доктортой байсан нэгдүгüүрт үндэслэдэг. Нөгөө талаасаа эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 34-14-ийн нэгт бол анхаачны журмаар хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа нь бол тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүгэж шилжүүлсэн тэр эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж ингэж заасан байдаг. За тэгэхээр прокуророос бол энэ шүүгдэгчид холбогдуулан 10-ийн 1-ийн 2-ийн 1 болон 27-гийн биш 27-гийн 1 гэсэн ийм хоёр зүйлчилтэй хэргийг ингэж оруулж ирсэн. За тэгэхээр энэ хүрээ хязгаарын хүрээнд бол энэ анхаачны шүүхийн шийдвэр бол гарч таарах нэ. Харин энэ шүүгдэгч бол тэ өөртөө учирсан хөнгөн хохиролтой холбоотой ийм гэмтэргийн талаар гомдол мэдээлэл байх юм бол эрх бүхий байгууллагад хандаж шалгуулах эрх бол нээлттэй байна гэгээд одоо энэ шүүгдэгчийн хэлсэнтэй холбоотой хэсгийг нь бол ингээд шийдвэрлэегүй гэсэн үгтэй ингээд нээлттэй үлдээсэн. За тэгээд эрүүгийн хуулийн 10-ийн 1 бол 8-аас 15 жилийн хугацаагаар хорих ял бүхий ийм гэмт хэрэг байдаг. За тэгээд энэ одоо 8-аас 15 жилийн хооронд яг хэдэн жилийн ял өгөх вэ гэдгийг нь бол одоо шүүхээс тэр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдал одоо тэг учруулсан хохирол хор уршиг за тэгээд эргээд нөгөө тэрийгээ сайн дураар нь төлсөн байдал одоо хувийн байдал зэрэг олон хүчин зүйлийг нь бас мөн хөндрүүлэх нөхцөл байдал байна уу гэдгийг нь ингэж харгалзан үзсний үүднээс тогтоож өгдөг. За тэгээд энэ шүүгдэгч болвол одоо нөгөө учруулсан хохирол буюу за одоо мэдээж нөгөө хүний амь нас бол яаж ч үнэлж болохгүй тийм одоо зүйл байдаг. Гэхдээ тэгээ нэгэнт ингээд тухайн хүн нас орсон тохиолдолд бид нар бол ямар нэг байдлаар одоо хохирлыг нь үнэлээд одоо мөнгөний хэлбэрээр ч юм уу гаргуулах ийм зөвшөөрлөлт бол зайлшгүй шаардлагатай байгаад байдаг. За тэгээд манай улсад болвол нөгөө юу байдаг гэмтэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг ингэж тогтоодог. Сэтгцэд учирсан хохирол хор уршгийг тогтоодог аргачлал бол байдаг. Усгийн дээш шүүхээс тогтоосон. За тэгээд түүний дагуу болвол нөгөө учруулсан хохирол хор уршигаас тань дураараа бол ар гэрт нь төсөн юм байна лээ. За тэгээд тэр мэрийг нь болон ингээд харгалзаж үзээд те 8-аас 15 жилийн хоорондохоос бол 11 жилийн хорих ялыг оноос юм байлээ. За энэ хүнийг алах гэдэг гэмт хэрэгтэй холбогдуулаад. За дараагийнх нь бол эрүүгийн хуулийн 27-гийн 1 буюу масууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэдэг ийм гэмт хэрэг байгаа. За энэ дээр бол мэдээж нөгөө хэргийн газрын үзлэхээр бол одоо тэр хоригсон бодис бол ихэрсэн. За тэгээд тэрнийхээ талаар гэрч бол өөрөө мэдүүлэг өгсөн. За тэгээд өөр бас нөгөө ганц нэг хүмүүсийн гэрчийн мэдүүлэг бас байсан. Одоо хэрэгт бол байсан. За тэр нь одоо нэг жил орчмын өмнө одоо энэ хүнтэй ингээд гэрт нь бас уулзахад одоо ийм жижиг өрөө рүүгээ ингээд орчоод гарч ирснээ амар ийм уур хуцаартай болоод сонио арчлаад исэн. Тэгээд ер нь бол ийм хар тамхи масууруулах бодис одоо хэрглэж явах шиг байсан. Тэгээд тийм учраас нь одоо ингээд айгаад болвол ингээд гэрээс нь гараад явсан. Тэрнээс хойш ингээд энэ хүнтэй уулзаагүй энэ гэсэн хүмүүсийн мэдүүлэг зэрэг болвол байсан. За тэгээд энэ нь ингээд мэдээж энэ хүн бол одоо хар тамхи мансууруулах бодис сэтгцэд нөлөөт бодисыг бол юу яасан одоо хууль бусаар өөрөө түүж бэлтгэсэн гэдгээ зөвшөөрсөн. Галсан байсан нь угаасаа ингээд тогтоогдчихсон учраас эрүүгийн хуулийн 27-гийн 1 хэсэгт заасан хоригдсон сэтгцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр
хууль бусаар түүж бэлтгэсэн хадгалсан гэмт хэргийн шинжийг бол бүрэн хадгалсан байна. Тийм учраас гэмт хэрэг үйлсэн буруутайд бол тооцдог. За худалдаалах зорилготой худалдаасан байх юм бол бас зүйлчлэл нь бас арай жоохон өөр болоод ингэж явдаг. За тэгээд энэ одоо гэмт хэрэг маань болвол 1-5 жилийн зорчхоор хязгаарлах за эсвэл 1-5 жилийн хорих ялалтай яллын ийм санкцтай гэмт хэрэг байдаг. За тэгээ үүнд нь бол мөн адил нөгөө янз янзын хүчин зүйлүүдийг нь харгалзаж үзээд шүүхээс болвол энэ гэмт хэрэгтэй нь холбогдуулаад 2 жилийн хорих ялыг оноосон. За ингээд нийтдээ бол энэ хүнд 13 жилийн хорих ялыг оноосон байна. За тэгээд энэ хүрээд болвол яг одоо өнөөдөр ярих гэсэн кейс маань ингээд дуусж байна. За тэгээд одоо нөгөө давтаалтагчны болон дээд шүүхийн одоо шийдлүүд болвол шүүгцэг хэмээнээс олдоогүй. Тэгэхээр миний хувьд бол энэ анхаашны шийдэх тогтоол маань бол хуулийн хүчин төгөлдөр босон юм болов уу гэж ингэж ойлгосон байгаа шүү. Тэрийг бас анхаарахыг хүсье. Энэ кейс нөгөө хууль зүйн агуулгаараа одоо нөгөө хүн алдах болон масруулах бодис хэрэглэх ийм кейс юм шиг боловч яг цаадах бодит тохиолдсон үйл баримт талаасаа бол нэлээд харамсалтай тийм зүйл юм шиг санагдлаа. Тэгээд энэ дээр би нэг ийм хоёр юм бас ярих гэж бодсон. Эхнийх нь бол яг энэ нөгөө бид нар кейсийн үйл баримтаас нь харах юм бол тэ ингээд болцооны апаар дамжуулж танилцаа уулзнаас одоо ихтэй гэх юм уу те ийм болчихж байгаа. Болцооны апууд одоо хүмүүсийн хэрэглээнд ингээд ороод нэвтрээд явсан ийм зүйл. Тэгэхээр дамжууланч гэхээс гадна сошиал медиагаар дамжуул танилцах за хичнээн бас ингээд юу яадаг мэддэг байсан ч гэсэн тэгээ ер нь ийм болцохдоо safety талаасаа одоо ийм анхаарах ёстой дүрмүүд гээд ингээд ер нь одоо гардаг. Жишээ нь ийм хоёр дахь газар руу ердөөсөө бити яваа гэдэг ийм бас дүрм жишээ нь байдаг. Энэ нь бол юу гэсэн үг вэ гэж тэгэхээр анхны одоо товлсон газараа ингээд одоо уулзчаад дахиад одоо хин нэг нь те өөр газар руу хоёлоо явъя гэдэг ийм одоо зүйл санал болох юм бол тийшээ бити яваа гэдэг ийм дүрм байдаг. Энэ нь бол одоо юу гэдэг мэдээж одоо анхны санал болгоод уулзсан энэ газараа бол магадгүй болж байгаа талууд найзуудтай хэлсэн байдаг ч юм уу би тийшээ явлаа гэдээ ингээ хэлсэн байдаг ч юм уу тэгмүүд хоёр дахь газрын талаар одоо хүмүүс мэдгүй байх боломжтой эргээд тэр нь бол нөгөө ийм гимтэргийн одоо теста хийсэн газар байх боломжтой гэдэг ч юм уу ийм зүйл байдаг учраас нэг ийм бүрэн байдаг тий. За мөн одоо хизээч одоо тийм олон нийтийн газар биш тийм private газар хизээж бити болцоо гэдэг дүрм жишээ нь байдаг. Тэгэхээр мэдээж ингээд энэ дүрмүүд бол зөвхөн эрэгтэй эмэгтэй гэхгүй те би эрэгтэй юм чи өөрийгөө хамгаалж чадна гэж та бас бодож иж магадгүй гэхдээ бас юу ч болоо илээ. Тэгэхээр ийм бас болцооны дүрмүүдийг одоо баримталж гэх юм уу те өөрийнхөө энэ аюулгүй байдал талаасаа бас энэ болцоонд явж байгаа үедээ бас анхаарч ивэл зүгээр юм байна гэж ингэж бодсон. За тэгээд дараагийнх нь бол мэдээж одоо сүүлийн үед бас энэ масууруулах юм сэтгцэд нөлөөт бодиттой холбоотой нийгэмд ингээд айгүй олон одоо кейсүүд зөндөө ингэж гарч энэ бол өртөөсөө кул зүйл огт биш тий энэ зүйлийг хэрэглэж байгаа нь тэгэхээр бас одоо өөрөө өөртөө л ухамсартай байж явахгүй бол гээд нэг хүний амь насанд хүртэл ингээд хүрхүүц зүйл болгож чадж ийн гэхээр энэ бол маш харамсалтай байгаа хгүй тий. Энэ удаагийн дугаар маань бас бидний анх удаагийн нөгөө масруулах бодистой холбоотой кейс ярьж байгаа дугаарах тий. Энэ тэгээд сонирхолтой кейс танилцуулсан мегада баярлалаа. Тэгээд би тэгээд дараагийн удаа бас ийм сонирхолтой эрүүгийн кейс болвол та бүхэнд хаваалцах болно. За тэгээд энэ удаагийн дугаар маань энэ үрээд дуусж байна. Дугаарыг маань дуустал сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээд мэдээж нөгөө одоо өөрийнхөө за тэг өөрийн ойр тойрныхоо хүмүүс бас ингээд анхаарал халамж тавьжтэй эргээд энэ масруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбогдох үе бас анхаарал хандуулж байгаарэ гэж ингэж хүсэж байна. За та бүхэндээ баярлалаа.